За яг нь ер нь бид нар ингээд асуудал бэрхшээлтэй ажиллах шаардлагатай байгаа нь үнэн. Гэхдээ хэцүүгээд асуудлыг шийдэхгүй байх шиг амархан зүйл байхгүй. Яг тэгэхээр энэ хуулийн үйлчлэл орон зай хэм хэмжээг нарийсгах, хүний эрхийг хангах шаардлага байна уу гэвэл байгаа. Тэгэхээр яг нь мэдээж олон талаас мэтгэлцээ өрнүүлээ шүүмжлэлтэй хандж байгаа ч гэсэн энэний үндсэн дээр ингээд болийг болчдөг бол бас хэцүү. Энэ хэвлэл мэдээллийн хуульч төр, энэ жагсаал цуглааны хуульч төр цаанаа бол хүний эрхийг хангах асар том хөшүүргийн тухай бид нар ярьж байгаа. Тэгэхээр би нэг хоёр төрлийн зүйл хэлнэ. Нэгдүгээрт нь болохоор энэ Сүхбаатарын талбай ч юм уу ер нь томоохон талбай, эрх чөлөөний талбай гэдэг эдгээр талбай бол тухайн үндэсний ардчлал эрх чөлөөний бэлэг тэмдэг байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд яг улс төрийн идэвхжэлтэй сар улирлуудад энэ талбайг дүүргээд баахан худалдааны лангуу ажиллаулдаг. Энэ нь хүмүүс тарахад их гоё юм шиг боловч цаагаараа бол бас яг энэ улс төрийн хүсэл зоригийг илэрхийлэх, улс төрийн эрхээ эдлэхтэн тодорхой хэмжээний ийм хаалт болдог гэсэн зүй тогтол ажиглагдж байгаа. Энийг бас бид нар тооцож үзэх ёстой. За жагсаал цуглааны хувьд бас нэлээд ингээ харлаа. Харьцангуй Азийн орнуудын хувьд бол илүү их зохион байгуулалттай эмч зэгцтэй болсон. Энэ нь яагаад гэхээр энэ Солонгос ч гэдэг юм уу, Хонконг ч гэдэг юм уу энэ улс орнуудад бол энэ жагсаал цуглааны тухай хуулиуд бол наривчлсан хариуцлага хүлээх эцдийг нь тодорхой болгосон эрх үүргийн хэм хэмжээг нь бол маш нарийн цогцолсонтой холбоотой. За сүүлийн жилүүдэд бол бидний одоо үлгэрлэн ярьдаг барууны орнуудад бол жагсаал цуглааны асуудал маш хүнд төлөвтэй болсон. Жишээлбэл одоо Европын орнуудад жагсаал болонгууд тэр даруйдаа эмх замбараагүй байдал болж машин дээрээ шатаадаг, галдан шатаадаг, ингээд нэг тийм турхирдаг ийм зүйлүүд болсон. Ялангуяа цагаачлалын асуудлаас хойш энэ бол за 2021 он гэхэд одоо Трампыг эхний бүрэн эрхээс буусны дараагаар ч гэсэн төрийн ордон руугаа дайрсан ч гэдэг юм уу ийм зүйлүүд болсон. Мэдээж энэ чинь нөгөө нэг нээлттэй нийгэм чөлөөт медиа хэвлэл мэдээлэлээр улс орн дэлхийд дахинд юу болж байгааг иргэд олонний залуучууд харж байгаа учраас ер нь энийгээ дагаад энэ зүй тогтлоод дагаад бид нар бол талбай дээр махан биеэр физикли одоо жагсан кейсээ гадна бас энэ чөлөөт нийгмийн үзэл санаа болсон янз бүрийн энэ сошиал медиагаар хүмүүс мэдээлэл аваад ингээд талбай дээр цуглардаг энэ үзэгдэл. Сүүлийн жилүүдэд дунджаар жилд нэг 250 орчим жагсаал цуглаан болж байгаагийн ихэнх нь бол улс төртэй холбоотой болж байгаа. Тэгэхээр энэ жагсаал цуглааныг хувь улс төр ч гэдэг юм уу төрийн өндөр албан тушаал хасж байгаа тэр тусмаа ирэх барьж байгаа хүмүүс өөрсдийн нүдээр шүүмжилдэг, иргэдийг айцд оруулдаг байж болохгүй. Энэ жагсаалыг тийм хүн санхүүжүүлж байгаа, тийм газрууд ингэж байгаа. Энэ үндэсний аюулгүй байдал занал хийж байгаа гэх мэтээр иргэдийн улс төрийн эрхээ эдлэх эрх чөлөөнд нь халдаж болохгүй. Энийг бас оруулмаар байгаа. За дараагийн нэг зүйл нь болохоор засаг дарга гэдэг бол өөрөө нэг улс төрийн албан тушаалтан учраас энэ бол бас их эдэртэй. Тэр утгаараа зөвхөн хүсэлт биш цагдаад мэдэгдэх гэдэг бол аюулгүй байдлыг хангах талаас зохицуултыг бол зөв гэж харж байгаа. За сая улсын цагдаагийн ерхий газраас зохион байгуулсан удирдах ажилтны зөвлөгөөн дээр бас хүний эрхийн даргын хувьд очиж орсон. Тэгэхэд бол манай цагдаагийн байгууллага бол аль болох одоо хүний эрхийг бүхий л үйл ажиллагаандаа ингээ хангана гэсэн ийм жилийн ураа эднэр гаргаад явж байгаа. Гэтэ юм л бол одоо нохойд барьдаг мод гэдэг шиг цагдаагаа бид нар шүмжлэдэж болохгүй. Асуудалд саруул ухаанаар, мэрэгэн ухаанаар хандах ёстой. Аль аль талуудынханд байр суурь, нөхцөл байдал, эрсдлийг тооцож үзэж хагаад энэ хуулийг үзэл санааны хувьд дэмжиж цааш нь явуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас хилцүүлгийн явцад бол олон талын олон ургуулж үзлийг шигтгэж хамгийн зөв хүний эрх хангасан хуулийг батлах ёстой гэж үзэж байна.